инновац хөгжлийн шийдэл. Инновац хөгжлийн шийдэл болохын тухайд та ихлээр ярилцлага хэлээд үзэх байх гэж байна. Монголын хөгжлийн гарц нь юу вэ гэдэг одоо энэ асуултыг хүмүүсээс хэрвээ асуух юм бол хөгжлийн гарц бол хүн юм а гэж хэлэх энэ томьёол бол хамгийн одоо үнэнд ойрхон очно гэж би бодож байгаа. Яг гэвэл монгол хүний оюун санаа, монгол хүний сэтгэлгээ, монгол хүний шин санааг бид хэрвээ зөв ашиглах юм бол бас дэлхийн ертөнцийн монгол хүний оюун санаагаараа хэрхэн тусгаар тогтнох ийм орчин бүрдүүлж чадна гэж би боддог. Өнөөдөр залуучуудын дунд ингээ ажиглаад байхад Монголын залуучууд бол оюун ухаанаараа, оюун санаагаар бол дэлхийд үнэхээр гайхагдаж байна. 3 сая монголчууд дэлхийн өнцөг уулан бүрт одоо өндөр технологийн компаниудад, инновацийн одоо мэдлэг шингэсэн компаниудад өндөр түвшний, топ түвшний одоо менежерийн ажлуудыг, инженерийн ажлуудыг бол хийгээд явж байна. За та яг одоогийн байдлаар монголчууд бодлогын төвшөнд, бизнес эрхлэгчдийн төвшөнд инновац ерөн зүгээр аль төвшөнд хөгжсөн байна гэж та дүгнэж байна. Цаашид яах ёстой байна хөгжлийнх нь хувьд? Улс орны оюуны хөгжлийг өөрөө инновацийн төвшнгөөс нь хамааруулж авч үздэг. Тэгэхээр бидний оюуны хөгжлийг дэлхийн нийт үнэлэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ юу юм бэ гэвэл бид нэр энд одоо өөрсдөө ажиллаад байдаг. Манай улсын дотроо л одоо хоорондоо нэг сэдвүүдээр ярилцаад байдаг. Гэтэл эцэстээ бид нарыг үнэлэхгүй шүү дээ дэлхийд дахин. Дэлхийд дахин үнэлэхгүй байна гэдэг бол инновацийн сайн шийдэл байхгүй байна л гэсэн үг шүү дээ. Үүнд бол төр өөрөө буруутай юу гэвэл буруутай. 2012 оны инновацийн хууль гэж гарсан. Энэ инновацийн хуулийг дагаж гарах ёстой байсан. Тэр 21 журмаас өнөөдөр 3 журам хэрэгжсэн байна. Сайдын тушаалаар гарах ёстой эдэн журам байна. Засгийн газрын тогтоолоор гарах ёстой эдэн тогтоолууд байна. Ингээ хамтарсан сайдын тушаалаар гарах ёстой эдэн тушаал байна. Гэтэл эдийг хийж чадаагүй. Үүнээс бол гар хөлгүй хууль гарцсан. Тэгээ 12 оны хуулийг бид нар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж чадахгүй өдөө хүртсэн. Гэтэл энэ 5 жилийн хугацаанд манай улсад залуучууд ямар ч төрөөсөө дэмжлэг хүсэхгүйгээр өөрсдөө боожж чадсан. Өнөөдөр 36 сая доллараар компани үнэлүүлж байгаа компани хүртэл Монгол залуучууд Азад байгуулчлаа. Өнөөдөр хамтын хөрөнгө оруулалтын сангийн хууль нь гараагүй байхад хамтын хөрөнгө оруулалтын сан гэж сан байгуулаад хүмүүсээс мөнгө босгоод залуучууд өөрсдөө тэрбум төгрөгийн сантаа болоод өнөөдөр бусдад хөрөнгө оруулалт хийя гэж залуучууд зогсож байна. Инновацийн хөгжилд ач холбогдол өгч төрийн бодлогоор дэмжснээр улс орноо хөгжлийн өндөр түвшинд хүргэсэн улмаар иргэдийнхэн амьдралын түвшинг эрс дээшлүүлж чадсан улс орн олон бий. Өмнөд Солонгос, Нидерланд, Канада, Англи, Америк нэгдсэн улс, Швед, Франц, Япон, Герман, Австрали зэрэг улс инновацийн хөгжлөөр дэлхийн эхний 10-т орж байна. Гадаадын сайн жишгийг нутагшуулаад тэгээд өөрсдийнхөө онцлогийг бий болгоод хийх хичээл өөрөө инновац гэдэг байна шүү дээ. Сайн нутагшуулах хэрэгтэй байхгүй бид нар. Тэгэхээр бид нар энэ гадны хөрөнгө оруулагч нартай таатай орчныг бүрдүүлэх ёстой гэдэг утгаараа бид нар аж үйлдвэрийг дэмжинэ, үйлдвэрлэлийг дэмжинэ гэж бид их ярьдаг. Үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол манай улс өнөөдөр бүх бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх хэрэггүй. Экспортод чиглэсэн хамгийн сайн түүхэн эдийг технологийн агуулмжтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлж байгаамаа. Нэгсэндээ IT-д суурилсан үйлдвэрлэлийг Монголд явуулаад тэгээд монголчууд оюун санаагаараа бий болгосон зүйлсүүдээ патент аваад ингээ патент олон улсад үнэлүүлээд тэгээд гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийгээд магадгүй хятадд үйлдвэрээ байгуулад тэгээд монголчууд нөгөө нэг тулгуур санаануудаа бариад технологи үнэлүүлчихэд ингээд тэр нөгөө роялти гэж ярьдаг хувийн эзэмшээд сайхан амьдрах боломж байна шүү дээ. Энийг л төр хийгээд өгөөсөл гэдэг. За инновацийн тухай, инновацийг хөгжүүлэх төрийн бодлогын тухайд хоёлоо бас ярил. Яг тэр бодлого тодорхойлогчдын дунд энэ инновац бас хэр төвшөнд авагддаг асуудал юм бэ? Ерөн зүгээр тантай хамтран ажиллаж байгаа төрийн бодлогыг тодорхойлж байгаа эрхэм гишүүд инновацуудаас ямар хандлагаар хандж байна? Хандлага бол өдөр өгсөн өөрчлөгдөж байна. Яг гэвэл нийгмийн хэрэгцээ шаардлага үүсч эхэлсэн. Одоо энэ маш олон компаниуд байгуулагч шин санаа үйлдвэрлэлийг гарч ирж байна. Патентаа үнэлүүлэхийг хүсдэг олон хүмүүс бий болчлоо. Тэр энэ хүмүүс чинь энэ компаниуд чинь энэ аж ахуй нэгжүүд чинь төрөн гараад эхлэхэд төр өөрөө орхоос өөр аргагүй байдалд орж байгаа. Дээрэс нь төрийн үйл ажиллагаанд инновацийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг асуудлыг бодохгүйгээр урагшлах боломжгүй болчихж байгаа. Одоо жишээ нь төр өөрөө хэрвээ инновацийн сайн шийдлийг хүлээж бий болгохгүй бол 2015 онд гарсан цахим гарын үсгийн хууль гэж байгаа. Цахим гарын үсгийн хуулийг хэрэгжүүлэх гэж дуншсаар байтал цахим гарын үсэг одоо хэрэггүй болчихлоо. Нэгсэндээ цаг үетэйгээ нийцэж явахгүй бол технологи урагшлаад байдаг. Бид
хэрэгжүүлэх гэсэн байтал араас нь хоцроод байх юм бол энэ зүйл хэрэггүй болчдөг. Яг л технологи хурдтайгаар хөгжиж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар цаг үетэйгээ нийцсэн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлага өөрөө төрөд бий болцсон. Монгол улсад машин үйлдвэрлэлийн цоошин салбар үүсгэн хөгжүүлж, импортыг орлох өндөр технологи нэмэн үрдэг шингэсэн багц бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох зорилгоор 2013 онд үүсгэн байгуулсан Экобус компани 2000 м2 ашигтай талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, жилдээ 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай, захиалгаас хамаарч үйлдвэрлэлийг 2-3 ээлжээр зохион байгуулах хүчин чадлыг өсгөх боломжтой дээр өөр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэгтгэн нэгэн зэрэг зохион байгуулах технологийн бололцоотой. За бидний нэвтрүүлэг анхны дугаараараа таны болоод танай хамт олонны үйл ажиллагааг онцолж байна. Яагаад вэ гэвэл Монголын инженерүүд Монгол эх орондоо үр дүнтэй ийм бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа учраас бид Экобус компанид хамгийн анхны дугаартаа мөн шинэ оны хамгийн анхны өдөр танилцуулж байгаа тун их таатай байна. Та манай үзэгчдэд яг энэ Монгол инженерүүдийн ур ухаанаас ямар бүтээлүүд одоо бий болоод байгааг өөрийнхөө одоо хамт олонны тухай танилцуулгыг товчхон хэлж. За 2006 оноос хойш бид анхны G800 загварын троллейбус, дуу бус, мон бусуудыг хийж ард иргэдийнхээ үйлчилгээнд гаргаж, гадаад руу экспорт нь гаргаж ингэж явсан. Түүхтэй G800 гэдэг нь бол 800 жилийн өмнө монголчууд бид эзэн гүрэн байгуулж ирсэн юм а. Тэр үедээ бид технологийн эзэн гүрэн байгуулж ирсэн гэдгийг бэлэгдэж одоо тэр G800 гэдэг ийм автобус, троллейбуснууд ингээ гарч байна. За одоо G800 EV гэж цахилгаан автобуснууд Өмнөгов аймгийн 70 задгад хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарах энэ үйлдвэрлэл бол явж байна. За өнөөдөр Экобус компани нэг 40 хүнтэй ингээд ажиллаж байна. Тэгээд энэ эх орон худалдаа авалтын тогтолцоо маань бүрдээд тийм ээ. Төр нь хувийн хвшлийнх нь нэг амтай, нэг сэтгэлтэй ингээд ажиллах юм бол энэ 40 залуу маань 400 залуу болно, 4000 залуу болно, 400 мянган технологи мэддэг, хийж бүтээж чаддаг ийм шинэ үеийн монголчуудын эгнээ бол өргөжинд хэлж гарч ирэх юм аа. Бид бол өнгөрсөн хугацаанд бас баггүй хугацаанд л одоо таны одоо энэ Экобусын талаар бол мэдээллүүдийг авсан л да. Тэгээ та бол өмнөх одоо төр засгийн удирдлагуудад энэ талаар тодорхой мэдээллүүдийг өгдөг байсан. Тэгээд энэ ажил маань бол бас нэг юм лабораторийн төвшөнд туршигдсанаас манай одоо эх оронч худалдаа авалтаар үүнийг авч одоо хэрэглээндээ нэвтрүүлж тодорхой төсөл тендерүүдэд одоо давуу эрх олгож одоо танд одоо боломж олгож ирсэн тохиолдолд өнгөрсөн хугацаанд гарсан уугүй юу. Дээрээс нь 2012 оны манай инновацийн хууль тэр 15 оны аж үйлдвэрийг дэмжих хууль гээл олон хууль ирсэн орчин бол бий болчиход байдаг. Тэгээд одоо инновацийн хууль дээр ч гэсэн дүрм журмууд нь гарахгүйгээсээ болоод ингээл нэг гаргүй хөлгөө хуультай. Тэгэхээр одоо 15 оны үйлдвэрийг дэмжих хууль ч гэсэн бас л одоо журмууд нь хэрэг гараагүй. Үүнээсээ болоод энэ таны ажил чинь одоо бас нэг яг тийм тодорхой төрөөс тодорхой бодлогоор бас дэмжигдэж чадахгүй байна гэж бас харагдаад байдаг. Тэр үүндээс одоо төрөөс ямар алхам хийх ёстой юм бэ гэдэг бас асуултыг л асуумаар байна. Асар олон бодлогууд гарсан. Овоо бас хэдэн хууль гарсан. Энэ хууль эрх зүй энэ бодлогуудыг хэрэгжүүлэх итгэл үнэмшил, хүсэл сонирхол, зориг тэмүүлэл манай одоо төрийн албан хаагчдын төвшөнд хэр байгаа юм бол доо гэдэг нь бол бас надад эргэлзээтэй харагддаг. Гэхдээ бас дэмжээгүй ш, дэмжиж ирж байсан. Энэ бол Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байсан Мөнхбаяр, Батбаяр тийм ээ бэлэгдгээд тэр хүмүүс бол одоо цахилгаан тээвэр компани үйл ажиллагааг бол ингээд дэмжиж тэнд эхний троллейбус, дуу бус гарах тэр нөхцөл боломжийг бол бүрдүүлж байсан. За Батбаяр даргын хувьд бол бас нэг 20 эко автобусын худалдаа авалтыг хийж бас дэмжиж байсан. Гэтэ бас энэ жаргал сан гэж хүнийг дэмжих гэхээсээ илүү энэ Монголын хөгжлийг дэмжих ёстой юм байгаа юм. Энийг бол жаргал сан гэдэг өнцгөөс ердөөсөө харж болохгүй. Олон зуун мянган жаргал сайхнууд гараад иргээ. Олон зуун мянган монгол залуучууд ингээд ажилтай болгоо гэсэн ийм л том үзэл санаанд орол би энэ салбарыг хөгжүүлчих санаатаа зүтгээд бол байгаа. За өнөөдөр ингээ бүтээгч нарын үгийг сонсож эхэлж байгаа одоо нэг таатай байна. За би танаас нэг зүйлийг бас асуухыг хүсэж байна. Монголд үйлдвэрлэгдэж байгаа машин гэдэг бол монголчуудын хувьд маш таатай мэдээлэл. Одоо тэгэхээр хоёулаа машиныхын чанарын тухайд, хэрэглэгчийн таашаалд нийцхийн тухайд, дэлхийн жишг стандартыг хангахын тухайд яг одоо Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд өөрөө нэг тийм чанаргүй гэдэг ч юм уу, бүдүүлэг гэдэг нэг тийм
муухар ойлголт бас ард иргэдийн дунд байдаг. Тэгэхээр та энэ тал дээр бас ямар хариултыг өгөх вэ? Яг одоо танай энэ инженеруудын ажиллаж байгаа төсөл ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна? Монгол бүтээгдэхүүн үнэтэй гэж ярьдаг. Тийм ээ. Тэгэхээр биднэрт нөгөө аж үйлдвэрийн суур дэд бүтцүүд нь байхгүй учраас тодорхой хэмжээнд бид импортороор авч байна. Тэгэхээр импортын татврын бодлогоор бид нэрийг яг энэ технологи шингэсэн бүтээгдэхүүнүүдээр татврын чөлөөлөөд ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийн гайлын татврыг нэмэгдүүлээд яг тэр хятад шиг бодлогоор зохицуулж үнийг нь бол нэг төвшөнд барьдаг байхгүй юу? Тэгэхээр энэ эдийн засгийн загварчлал гэж ярьдаг. Энэ эдийн засгийн загварчлалыг тусгаар улс болгоно өөрийнхөө хууль эрх зүй дүрмээрээ зохицуулдаг байхгүй юу? Эдийн засгийн аюулгүй байдал тэгж хангадаг байхгүй юу? Одоо жишээлхэд Солонгос руу яагаад хятадын машинууд тэг дүүрчихгүй байна? Гэхдээ тэр Солонгосчийн хятадын автобусан дээр 125% татвар тавьчихсан байна шүү дээ. Тэ? Япон руу яагаад бараан орохгүй байна? 500% татвар тавьчихсан байна шүү дээ. Тэгэхэд манайх 5% татвартай гайлтай машинтай. Эдгээр бол тэгэл үндсэндээ ингээл үндсэн үйлдвэрлэгчдийг үнэ зах зээл дээр өрсөлдүүлж чадахгүй явж байгаа. Юуг худалдаж авах вэ? Тэрийг нь бид нар хийх ёстой. Тэ? Экспорт руу чиглэсэн. Тэгэхээр одоо чинь манайд чинь бол за уул уурхай салбар байна. Дээрээс нь одоо энэ төмрийн хөдөр бол одоо шахуугчгүй нөөц байна гэж байгаа бол үүгээр ямар нэгэн технологийн агуулмжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг л бид татвараас нь чөлөөлчих ёстой биз. Ингэж л дагаж хөгжинэ биз. Оо яг үнэ. Яг л нөгөө дэлхийн жишгээр л явна л да. Одоо ердөөсөө хятад энэ аж үйлдвэрийн салбараа 90 он 80 он байсан түвшнээс ингээд сух хятадын гайхамшиг болтлыг хөгжүүлээд ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ нөхдүүд ямар их зүйн орчин, ямар хуулиудыг хил дээр хэрэгжилжээ гэдгийг л зүгээр судалгааг л харчил. Ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгээ яг л одоо энэ таны ярьж байгаа яг үйлдвэрлэгч нарт маань энэ технологи бүтээж байгаа хүмүүст маань тулгарч байгаа асуудлуудыг л энэ нэвтрүүлгээр харуулж ийж бас их хурал дээр бас тодорхой манлайл үзүүлэх ёстой гэж бодож байгаа. Тийм учраас их хурал дээр инновацийн үйл ажиллагаа дэмжих лобби бүлэг гэдээ байгуулсан. Тэгээ энэ лобби бүлэг бол юу хийх ёстой вэ гэвэл ерөөсөө инновац болоод технологийн, аж үйлдвэрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хэрэгжүүлэхэд биелэлтийг хянахад л манлайлд үзүүлж ажиллах ёстой. Нэгсэндээ аж ахуй нэгж байгууллагуудыг хамгаалах, аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих энэ тогтолцоог бүрдүүлэхэд л бид одоо дэмжиж ажиллах ёстой. Нэгсэндээ одоо та одоо төрөөс тодорхой их том зүйл хүсээгүй шүү дээ. Ерөөсөө л эрх зүйн орчныгоо боловсронгуй болгоод өгчих. Тодорхой эх орон худалдаа авалтаар нь дэмжиж өгчих. Ингээд бид хөгжлийг чирээд явъя л гэж. Тийм учраас та бүхнийхээ үгийг бас энэ нэвтрүүлгээр дамжуул сонсож цаашдаа бас энэ бодлого боловсрол төвшөнд үгийг нь бас хүргэх асуудал дээр л одоо анхаарч ажиллая гэж бодож байгаа. Одоогийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэр дээр 800 мянга орчим автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд энэ нь 7 тэрбум орчим Америк доллараар хэмжигдэнэ. Ингээд бодоход энэ бол тийм ч жижиг биш боломж. Мөн энэ мөнгийг бид зөвхөн гадагшаа чиглэл зарцуулах бөгөөд дотооддоо үлдээх үйлдвэрлэлийг боддоор дэмжиж чадаагүй байна. Татврын бодлого, тогтвортой байдал, эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг төрийн бодлого үйл ажиллагаатай шууд холбоотой олон асуудал энэ сэдвт хөндөгдөж байна. Монголд инновацийн одоо өөрийн потенциал цаашд хөгжих орон зай байгаа хэсгээр та бас яг өөрийнхөө бодлыг хэлээд за тэгээд таныг инновацийн тухай ярьж эхэлснээс хойш олон одоо яг энэ чиглэлд ажиллаж байгаа залуучууд тантай холбоо тогтоож бодис нөхцөлийн тухай ярьж байгаа бах. Тэгэхээр Монгол инновацийн өөрийн онцлогийн тухайд бас яг саний яриад байгаа илдүүлээд байна. Манай улс бол одоо хүнс хөдөө аж ахуй, мал аж ахуй орн. Тэгэхээр мал аж ахуй уул уурхайгаа түшгэлсэн энэ эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт л одоо шилжих энэ шилжилтийн үе ирчээд байна шүү дээ. Тэгэхээр бид бол мал аж ахуй бол манай тэргүүлэх салбар уу гэвэл мөн. За тэгвэл бид нар энийг яаж технологийн агуулмжтайгаар яаж инновац шингээж энэ салбарыг хөгжүүлэх үү гэдгийг бодох хэрэгтэй юм байна. Энэ мал аж ахуй хөгжүүлэх чиглэлээр гэхтэл маш олон шин санаа гаргасан гарааны компаниуд байна л. Одоо махны экспортын чиглэлээр байна. За одоо энэ малыг бүтээгдэхүүнийг дахин боловсруулах чиглэлээр бол байна. Хүнс хөдөө аж ахуйн салбарт ихтэл одоо хүнсний сайн технологиуд гараад ирчлээ. Тэгэхээр энэ тэргүүлэх салбаруудыгаа яаж илүү
технологийн агуулмжтай бүтээгдэхүүн болгож гадагшаа экспортлох вэ? Зүгээр бид нар одоо алууныхаа махыг экспортлоо суух уу? Энд нь дахин боловсруулалт гаргах уу? Тийм шаардлагатай үйлдвэрийг энд байгуулах уу гэдэг асуудал. Энэ бол бас нийт тулгымцсан асуудал гэж. Тийм учраас өөрсдөө байгаа нөөц бололцоогоо ашиглаад илүү их орлого олох ёстой шүү дээ Монгол улс. Өнөөдөр манай улсын эдийн засаг бол нэг 10 их найт төгрөгт эргэлдэж байна. Гэтэл энэ эдийн засгийг тэлэхгүйгээр бид бол цаашаа урагшлахгүй. Манай улсын эдийн засгийг жижиг 73% нь бараг татвараасаа олдог орлого. Гэтэл бид яагаад те зөвхөн за манай уул уурхай манай тэргүүлэх салбар юмаа гэж суугаад байдаг. Энийг яаж илүү мөнгө олгох вэ? Яаж одоо тэр инновацийн сайн шийдлийг тэнд тусгаж өгөх юм гэдэг асуудлыгаа ярьж бид нар урагшлах ёстой. Тийм учраас манай улс бол цаашдаа өөрийнх нь тэргүүлэх салбар бүрт инновацийн сайн шийдлүүдийг хийж иж, гадны сайн жишгүүдийг нутагшуулж иж, сайн ашиглаж иж, магадгүй 20 жилийн дараа Монгол улс гэж ийм улс байна гэдгээ зарлан тунхаглах. Нэгсэндээ Монгол залуучууд өглөөс эрэхтэй би ямар улсын иргэн бэ гэдгийг мэдэх ёстой. 30 жилийн өмнө 100 хүрэхгүй $10 дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан бүгд найрамдах Солонгос улс өнөөдөр дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 13 дугаарт эрэмблэгдэж хөгжлийн загвар орон болж чаджээ. Тэмчийнээс өөр ямар ч үйлдвэрлэлгүй байсан Солонгос орныг зөв бодлого тууштай засаглал дэлхийн гүрэн болгон хөгжүүлжээ. Гаднаас авсан зээл тусламжаар хамгийн түрүүнд 40 аж үйлдвэрийн комплексыг Солонгос орны бүс нутгуудын ирээдүйн хөгжилд төлөвлөн байгуулжээ. Юуны өмнө оймсны, цамцны, өмдний гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн паркуудыг бүтээн босгосон юм. Улмаар эдгээр 40 гаруй аж үйлдвэрийн цогцлбор томоохон хотуудын хэмжээнд хөгжиж, бүс нутгийн хөгжлийн төвүүд болж чаджээ. Харин бид нэг засгаас нөгөө засагт, нэг намаас нөгөө намд төрийн бодлогоо даатгаж онхолцсоор байсан шорон дээрээ хөрвөөсөр өнөөдөртөө золгов. За Монголд инновац хөгжиж болж байгаагийн нэг жишээ бол танах. Тэгэхээр та бас үзэгчдэд товчхон мэдээлэл өгөөж өөрөө үйл ажиллагааныхаа тухай. Компани нэр маань бол Ametros технологи компани байгаа. Тэгээ үндсэндээ бол нэг хэдэн залуучуудын мөрөөдөл дээр босч ирж байгаа компани л да. 2013 онд Америк нэгдсэн улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан Ametros технологи компани дэлхийн альж технологийн компанитай энэ зэрэгцгүйц Монгол инженеруудын бүтээл бөгөөд тэд 2014 онд Монгол улсад албан ёсоор аж ахуйн нэгжээ бүртгүүлж өдгөө бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэртэй, Казахстан улсад дистрибьютортэй олон улсын аж ахуйн нэгж болон өргөгдсөн байна. Тэд 21-р зууны шинэ технологиг Монгол инженерийн ур ухаанд тулгуурлан бүтээж, дэлхийн дахны зах зээлд өрсөлдөх боломжийг эрэлхийлж, бодит үр дүнд хүрч буй хамт олон билээ. Тэдний ухаалаг гэр добу брендийг үзэгч та бүхэн хэдийнэ мэдэх үзье. Ерөнхийдөө Apple-тай их төстэй. Патент бол Америкт байна. Яг оюуны өмчийн бүтээлт нь бол энэ ч явж байгаа инженерчлэлийн ажил нь. Тэгээд үйлдвэрлэл нь Хятад явуулж байгаа гэсэн үг. Тэгээ Хятад руу бол бид нар зүгээр цэвэр инженерийнхаа файлуудыг явуулаад тэгээ бидний инженерийн файлын дагуу үйлдвэрлэл хийгдэж гарч ирж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр гарааны компани гэдгийг Америкт байгуулсан ийм сонгодог загвараар байгуулсан залуучууд өнөөдөр үрж ирээд Монгол технологи бүтээгээд инженерчлээ хийгээд одоо энэ ухаалаг системийг нэвтрүүлээд өөрсдөө одоо 2 тэрбумын борлуулалт энэ богино хугацаанд хийгээд ингээ өнөөдөр захиалгад ийлэхгүй хэмжээнд одоо юм амжилттай ажиллаж байна. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар ядаж л одоо тэр инновацийн хуулинд заасан тэр газар ашиглалтын төлбөрөөс нь чөлөөлөх, гайл нөөтөөс нь чөлөөлөх ажлуудыг яаралтай зохион байгуулах юм бол бид санаагүй газараасаа мөнгө авч одоо олох, эдийн засаг төрөлжих ажиллаж эндээс хийгднэ л гэж юу н хараад байгаа байхгүй. Хамгийн төвөгтэй асуудал нь нөгөө юуны зах зээл их жижиггүй учраас Монголд үйлдвэрлэл хийгээд одоо яг нөгөө хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн ихэд аюул төвөгтэй байдаг байхгүй. Тэгээд яг боловсон хүчний асуудал бол мэдээж маш төвөгтэй асуудал. Манайд одоо яг өндөр хэмжээний ийм технологи хийгээд явъя гэхээр одоо яг энд нийцсэн боловсон хүчин бол Монголд үнэндээ олоод авахд аюул хэцүү. Тэгээ байсан ч нэлээд өндөр өртөгтэй гарах бах. Тэгээ бид нар ч бас ажилласан одоо Монголд сайн гэсэн инженеруудтай ажилласан туршлага байна. Тэгээд фейл болж ясан туршлага бас байгаа байхгүй. Бидний нөгөө хардвер хийж байгаа одоо техник хангамж хийж байгаа төвшин гэх юм бол яг бид нар Apple-ийн одоо энэ 7 юм уусгаа Samsung-ийн хамгийн сүүлийн загвар шиг яг ийм хэмжээний утас хийчих боломж бол байна. Технологийн суурь нь бол бэлэн болсон байж байгаа байхгүй. Гэхдээ яагаад энэ салбар дээр нь өрсөлдөхгүй байгаа юм гэхээр тэнцээ чинь биднэрт нөгөө өрсөлдөх зах зээлийн орон зай ерөөс огт байхгүй. Apple манай бүтээгдэхүүн хоёр байлгахад хүмүүс ямар ч хэрэгэл зөв Apple-ийг л худалдаж авах гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бид нар тэрэн лөө н орохгүй
яг одоо нөгөө тренд болж эхэлж байгаа ийм зах зээл рүү н орё гэдэг смарт хоумыг одоо гэрээ автоматжуулалтыг сонгосон юм байна. Тэгээд одоо хамгийн сүүлийн одоо нэлээд гайгүй том үр дүн гэх юм бол бид нар Казахстанд нэг дистрибьютор компанитай болсон. Ямар ч нэг 6 сая долларын гэрээ гар үсэг зурцсан байна. Гэхдээ гэрээгээ одоо бодит ажил болгохын тулд бид нар үйлдвэрлэл нөгөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж бэлэн болгох хэрэгтэй. Гэсэн үг одоо тэрэн дээр бас нэг хөрөнгө оруулалтын тухай асуудлууд яригадаад явж байгаа. Одоо яг энэ асуудал дээр болохоор би юу гэж бодож байна гэхээр Монголд ийм технологийн компаниуд их байгаа. Тэгээ энэ маш их захиалга авдаг. Энэ захиалга бол үнэхээр дийлэхгүй байхгүй тий. 6 сая долларыг Казахстанд гэрээ хийчлээ. Тэгээ одоо энэ ажлыг хэн хийх вэ гэдэг асуудал яригдана. Тэгээ энийг хэн хийх вэ гэж. Тэгэхээр энэ компани ч өөрөө хөрөнгө оруулалтын сайн байж иж энэ компани ч өөрөө бас хүний нөөцөө бүрдүүлээд ингээд дараагийн түвшинд гарна шүү дээ. Тэгэхээр одоо улсын төсөв дээр байгаа бэлэн одоо авах шаардлагатай. Одоо сая жишээ нь агаар цэвэршүүлэгчийг 3.6 тэрбумаар аваад сургуулиудад ингээд хуваарлж өглөө шүү дээ. Энэ агаар цэвэршүүлэгчийн технологи бол айгүй амархаа гэд тэ одоо Амитросынхан ч хийчихнэ. Эсвэл одоо дунд сургуулиуд дээр тийм програмчлалыг хийх гэж байгаа бол шууд улсын бэлэн байгаа төслөө Амитрост өгч. Тэгээд энэ компани босоод ирнэ. Энэ хүмүүс ажилтаа авна, ажлын байр нэмэгдүүлнэ, борлуулалтын сайн ажиллана. Тэр компани яаж босох вэ? Яаж хувийн компаниудыг мөнгө төрөхтэй болгох вэ? Тэрнийхэн цаар хүн ажилд авна штэ гэж бид нар бодож идэх утаанаас салах байхгүй. Хүн ажилдаа болгож чиж. Тэгэхээр ерөөсөө хөрөнгө оруулалт хийх биш байхгүй. Манайхан ерөөсөө нэг юм сан байгуулахаараа засгийн газрын тусгай сан гэж олон сан бэлтгэж тухайн технологийн сан одоо инновацийн сан байгуулах гэж бид нар ажиллаж байна. Инновацийн сан чинь татан боогдож дампуурчаад одоо зэрэгж байгаа. Сэргийх одоо би хуулийн төс санаачилсан. Гэтэл одоо энэ сангуудыг бид нар юу гэж ойлгоод байна гэхээр зүгээр хүнд ингээ мөнгө өгдөг. Эргэж ордгоо гэж. Энэ сан чинь өөрөө мөнгө босгодог. Өгсөн мөнгө эргүүлж авдаг те. Хоримтлал үүсгдэг юм. Өөрөө бидаач өгч өстэй байхгүй сангууд. Гэтэл манай сангуудаас хүмүүст олгож байгаа мөнгө хизээч эргэж олддог. Тэгэхээр сан гэдгээс айдаг болцсоохгүй Монголын төр өөрөө. Тэр сан бол мөнгө босгоно. Сан бол мөнгө татаж авчирна гэдгийг бодоод тэгээ одоо энэ улсын төсөв дээр байгаа олон санаачлалууд байна шүү дээ. Та нар хийл واخгүй. Та нар утаанаас яаж салах гэж байгаа? Тэгвэл тэрийгэ хий. Тэ? Гэхдээ манай эрдэмтэд 200 саяар аваачаад одоо нөгөө шүн залгачаад өдөр нь залахгүй байхад улаанаа барьдаг 100 гаргаал ирж байгаа. Тэр шиг Амитрос бол бүх технологи хийн штэ. Тэгэхээр одоо ийм юм хийцгээ улсын төсвүүдээр нэг тэдэн тэрбум төгрөг байна. Ийм технологи хийгээд хугацаа өглөө, хийлээ, авчирч өглөө, улс мөнгө төлөл энэ компани босоод ирэх байхгүй. Би зөв анхны ярилцлагын төгсгөлд бодит үр дүн хэдийд харагдаж байна. Та өнөөдөр ярьж эхэллээ. Үзээд сууж байгаа одоо яг энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа энд өөрийн оролцоогоор оролцож байгаа залуучууд бодит үр дүнг ер нь хэдийнээс гэж мэдрэх боломжтой гэж та амлаж чадах уу? Энэ он бол мэдлэгийг эдийн засгжуулах жил байгаасаа гэж хүсэж байгаа. Үүний тулд би маш урт хугацаанд энэ инновацийн хууль, хөрөнгө оруулалтын сангийн хууль, засгийн газрын тусгай санд инновацийн санг сэргээх, цаашдаа оюуны өмчийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах гэх миний санаачилж байгаа хуулийн төсөл. Дээрээс нь одоо гадны брэндүүдийг оруулж франчайзing тухай хууль, энэ хууль. Дээрээс нь эндээс маргаан үүсэх юм бол хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг арбитрийн хуулиудыг хэрэгжүүлж, энийг цогцоор нь багц суулганаар нь авч үзчихэж бид энэ бизнес эрхлэгч компаниудад таатай орчинг үүсгэнэ. Хөрөнгө оруулагч нар таатай улсыг бий болгоно. Энэ л бидний зорилго. Тэгэхээр энэ бол би нэг 10 жилийн дараа Монгол улсыг мэдлэгээрээ эдийн засагчсан орн байх гэж бол итгэлтэй байдаг. Үүний тулд бид ажиллах ёстой. Бид өөрийгөө яриад яах вэ те? Нүүдлийн соёл иргэншил рүүгээ буцъя гэж ярих бол бид нар ихгүй. Нүүдлийн соёл иргэншлийн үг уламжлалтээр суурилсан орчин цагийн тэр огтээчтэй нийцүүлж иж Монгол хөгжил гэдэг загварыг дэлхийд бий болгоно. За нэг юм гэрэл цацарсан нэг ирээдүй бас бидэнд харагдаж байгаа түн их таатай байна. Би танд хамгийн төгсгөлд нь энэ удаагийн нэвтрүүлгийн төгсгөлд нэг асуухыг хүсэж байгаа зүйл оюун санаагаараа тусгаар тогтно гэдэг манай нэвтрүүлгийн үндсэн цар бодлогын ураа байж байгаа. Та энийг нэг тайлбарлаж өгөөд хоёулын удаагийн харилцааг төгсгөө. Оюун санаагаараа тусгаар тогтносон улс дэлхийн ямар ч шилжилтэнд амьд үлдэж чаддаг. Энэ бол дэлхийн дахинд одоо дижитал шилжилт болж байгаа. Дижитал шилжилттэй гэж одоо дэлхийд их ярьж байна. 21-р зуун бол дижитал 90 байна. Ухаалаг 90 байна. Тэгвэл энэ ухаалаг 90 дижитал 90-д бид
оюун санааны бие даасан хараад бус байдлаар авч үлдэн өөрсдөө. Мэдээллийн 90-100-д оюун санаагаар бие даасан хүмүүс амьд үлддэг. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Инновац бол та бидний амьдралд олон хэлэгддэг боловч бодит ойлголтын хувьд хараахан төлөвшөөгүй юм асуудал байгаа. За, улсын хурлын гишүүн учралтай хамтран бид инновац хөгжлийн шийдэл төслийг хэрэгжүүлж байгахын хувьд эрхэм үзэгч та бүхэнд инновацийн цэгцтэй системтэй мэдлэг ойлголтыг өгч, за инновацийн өөрийн төлөвшөлд бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа. Үзэгч та бүхэн 7 хоног тутамд бидэнтэй хамт байж инновац хөгжлийн шийдэл нэвтрүүлгийн шинэ дугаар бүрийг хүлээн авч үзснээр инновацийн тухай цогц системтэй ойлголттой болох боломжтой юм аа. За бидэнтэй хамтарч байгаа танд бас талархал илэрхийлье. Энэ ажлын үргэлжлэлд амжилт хүсье гэж хүсэж байна. Та баярлалаа.